Оройн өдрийн үзэгчтэй эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгчтэй төхрүүд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн эмч зочноор 3 гал эмнэлгийн урологийн эмч, хүүхдийн эмч төвшин төгөлдөр өргөдөж байна. Оройн өдрийн танд. Оройн өдрийн. За урологийн эмчхэр манайхан үзэгчд маань бас яг ямар сэдвээр ярих чааг бас гадралж байгаа бах тийм. Мэдээж одоо бидний монголчуудын дунд хамгийн илбэг тохиолддог өвчтөл бол ерөөсөө бөөршөөс дамжуулах замын эмгэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ өвчнөөс бид нэр одоо яаж юунаас болж үүсээд байдгийг яаж сэргийлэх үү гэдэг энэ талаар таныг аягүй дэлгэрэнгүй мэдээлэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. Юуны төрөнд бөөршөөсний замын халдварын тухай ерөнхий ойлголтыг бол мэдсэн дээр баг тийм. Тэгэхээр бөөршөөсний замын халдвар гэдэг маань бөөршөөсний замд өрмөц бус халдвар орсон улмаас бөөршөөсний зам бүрсгийг хэлдэг. Тийм. Тэгэхээр яг энэ бөөршөөсний замын аль хэсэгт ингэж халдвар орсноос болоод ер нь бол өөр байдаг. Жишээлх юм бол бөөрөнд халдварлагдаж бөөрийн үрсэл үүсэх юм бол пиелонефрит ч юм уу тийм. Эсвэл давсагт халдварлагдаж давсагт үрсэл үүсэх юм бол цист гэдэг. Энэ нь бас дотроо олон янзын юм ангиллууд байдаг. Тэгэхээр бөөршөөсний дээд замын халдвар, доод замын халдвар гэсэн нэг тийм хоёр юм байдаг. Тэгэхээр бөөршөөсний замын халдвар гэдэг маань ер нь бол дэлхийн нийтэд маш түгээмэл тохиолддог юм эмгэгүүдийн нэг. Тэгэхээр ихэвчлэн эмэгтэйчүүд тохиолддог. Тэр тус маань нийт эмэгтэйчүүдийн ер нь бол 27-аас 44% нь бол бөөршөөсний замын халдвар тохиолдсон байдаг. Тийм. Энэ дундаас хамгийн түгээмэл тохиолддог нь болохоор давсагны үрсэл цистит. Тийм. Тэгэхээр давсагны үрсэл маань Монгол улсад ч гэсэн тархалтаар бол ер нь бол 8-1-т байдаг. Ер нь бол 5 эмэгтэй дутмын 2 нь заавал амьдралынхаа ямар нэгэн явцад давсагныхаа үрслээр өвдсөн байдаг. Тийм. Давсагны үрсэл үүсгдэг гол үндсэн шалтгаанууд гэж байдаг. Тийм. Шалтгааны хувьд бол бактерийн халдварын шалтгаантай, вирусын халдварын шалтгаантай, аль эсвэл мөөгөн цэвэр шалтгаантай давсагны үрслүүд бас болдог. За энэ үрсэл үүсэх шалтгааныг нөхцөлдүүлэхийн тулд эрсдэл хүчин зүйлүүд гэж байдаг. Энэ эрсдэл хүчин зүйлүүд нь юу гэдэм бэ гэхээр хамгийн нэгдүгээр нөгөө тухайн хүний бэлгийн ариун цэврийн байдал муу байхаас шалтгаалж байж болж байна. Аль эсвэл даарах, дорсоо даарч хөрөх, ядрах, сулдах, стресстэх, дарлаа муудах иймэрхүү бие сэтгэлийн аль эсвэл тухайн хүнээс нөлөөлсөн иймэрхүү эрсдэл хүчин зүйлүүд байж болно. За тэгээд эмнэлэгт их удаан хугацаагаар хэвтэх, аль эсвэл нойр хоолгүй их удаан хугацаагаар ажиллах, аль эсвэл давсагт катетер тавьдаг шүү дээ. Давсагны катетер олон хоног байхаас шалтгаалаад ер нь бол бөөршөөсний замд халдвар орох нөхцөлийг бүрдүүлж өгч байдаг. Тийм. Бөөршөөсний замын халдварын үед ер нь бол маш олон шинж тэмдгүүд илэрдэг. Бөөршөөсний дээд замд халдвар байвал бас нэг өөр шинж тэмдэг илэрч болж байна. Доод замд байх юм бол өөр шинж тэмдэг илэрч болдог. Бөөршөөсний дээд замд халдвар илэрх юм бол тухайн хүнд хамгийн нэгдүгээр уус нуруугаар өвдөж эхэлдэг, эсвэл шээсэн жоон цустай гардаг, тийм. Ишэд цавлууга дагаж өвддөг зэрэг иймэрхүү шинж тэмдгүүд илэрч байна. Доод зам буюу давсагны үрсэлтэй, тэрнээс доошоо шээдэг сүвний үрсэл гэж байдаг. Тиймэрхүү халдварын үед давсгаар их хүчтэй өвддөг, альсвал шээс нь өнгөтэй үнэтэй галж эхэлдэг тийм. Альсвал шээхэд хорсож өвддөг, шээхэд дүлүүлдэг, ойройхон шээдэг зэрэг иймэрхүү шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Эдгээр бол яг нийтлэг шинж тэмдэг байгаа тийм. Эдгээр бол ерөнхий нийтлэг шинжүүд байдаг. Энэ цистит маань ер нь бол хүндрэлсэн, хүндрээгүй гэж байдаг. Бас нөгөө дахин дахиагүй гэж хоёр төрөл байдаг. Энэ болгон дээр өөр шинж тэмдэг илэрх үү? Тийм, энэ болгон дээр ер нь бол өөр шинж тэмдэг илэрдэг. Илэрч байгаа шинж тэмдгээс нь хамаарат бид нэр хүндэрж үү, хүндрээгүй юу гэдгийг ер нь бол тодорхойлдог. Тийм. Хүндрээгүй тохиолдолд түрүүний хэлсэн ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Хүндрэлсэн тохиолдолд тухайн хүний өвдөлт нь хэвлийгээр өвдөх өвдөлт нэмэгдэж хүчтэй өвдөж эхэлдэг. Шээс нь бүр тустай гарч эхэлдэг, улаан туяатай гарч эхэлдэг. Эсвэл бүр халуурч эхэлдэг. Тэгэх юм бол ер нь бол хүндрэлсэн циститэ гэж ер нь бол хэлдэг. Тийм. Циститийг онцлож одоо тодорхойлохын тулд бид нар шээсний шинжилгээ өгчдөг шүү дээ, тийм. Шээсний шинжилгээгээр л ерөөсөө бүх юм тодорхой гарах уу? Одоо та түрүү хэллээ шүү дээ, бактерийн халдвар байж болж байна, мөөгөн цэрс шалтгаалж болж байгааг энэ 2-3 юм хэллээ шүү дээ, тийм. Тэднэр нь зөвхөн шээсээр яг тодорхой гарчих уу? Ер нь бол энэ бөөршөөсний замын халдварыг онцлоход шээсний шинжилгээ бол маш чухал. Тийм. Номер 1 шинжилгээний
сонголт. Тийм. Тэгэхээр энэ шээсний замын шээсний шинжилгээнд дээр ер нь бол энэ эдгээр үүсгчүүд маань гэж гардаг гэсэн. Гэхдээ ихэвчлэн энэ шалтгаануудын ихэвчлэн л нөгөө өвөрмөц бос үүсгч буюу нингийн халдварын шалтгаантай байдаг. Ер нь бол 90% нь нингийн халдварын шалтгаантай байдаг. Энэ нингийн халдварын дундаас Escherichia coli, Klebsiella тэр зэрэг бактериуд ер нь дийлэнхтэн тохиолддог. Бас грамс эрэг нингийн халдварууд, Staphylococcus халдварууд ер нь бол байдаг. Тийм. Нингийн халдвар дундаа Escherichia coli-ийн халдвар ер нь бол 90% нь 90-с дээш хувьд нь тохиолддог. Яагаад тэгэхээр энэ Escherichia coli-ийн маань гидсний бактери байхгүй гидсний саханц. Тэгэхээр энэ янз бүрийн хөвчлэн л нөгөө ариун цэврийн дэглэм муу байгаас болж үүсдэг эмэгтэй хүний бэлэг эрэхтэн юу хоёрын сэдэг сүүх хоёрын анатомийн байрлал анатомоосоо болоод ер нь бол эмэгтэй хүмүүст илүү их тохиолддог, илүү их энэ халдвар тохиолддог гэсэн үг. Тийм. Одоо ингээд нэг цэстэд тусаад шинжилгээ өгөхөд зарим тохиолдолд одоо нэг ямар нэгэн шалтгаан тодорхойгүй ч юм уу те одоо энэ таны яг түрүүний хэлсэн бактери илэрхгүй байх тохиолдол бол байдаг юм шиг байлаа шүү дээ. Тэгээ яг илэрхгүй байгаа тохиолдолд тэрийг бас л нөгөө цистит гэж үздэг шүү дээ. Энэ бас ямар учиртай юм болоо те? Илэрхгүй тохиолдлууд байдаг. Тийм. Гэхдээ яг л нөгөө циститийн зөөврөгүүд байгаа те өвдөөд байгаа. Тэгсэн мөртлөө шинжилгээ өгөөд юу ч илэрхгүй тохиолдлууд байдаг. Гэтэ энэ нэр бол юу нөлөөлж болох вэ энэ? Ямар ч юу яадаг. Нөлөөлөх нөгөө түрүүний миний дурдсан эрсдэл хүчин зүйлүүд байна. Эрсдэл хүчин зүйлүүд байгаад шээсний давсган дээр нэг жоохон булчингийн үйл ажиллагааны алдагдал альсвал нөгөө булчингийн хит мэдрэгчл үйл ажиллагаа яах юм бол илэрх юм бол энэ шинж тэмдгүүд өгөөд байдаг. Тэгснээр шинжилгээнд дээр янз бүрийн гарахгүй. Тийм. Тэгэхээр нөгөө заавал шинжилгээ өгөх хэрэгтэй ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол энийг ялгаж онцлуулах хэрэгтэй. Тэгээд ийм имчилгээд хийх хэрэгтэй. Эндээс би яг ийм юм ойлгож байна. Эмэгтэйчүүд ингээд цистит туслаа гэж бодоход яана цистит тусчлаа би одоо ингээ айгу зөөвөртөө яваад байна гэд гэртэл ер нь бол арга хэмжээ авдаг ихэнхтэй тий. Ер нь бол тэр болгоо одоо ингээл давтагдж байгаа циститэн дээр бол эмэгтэйчүүд тэр бүр шууд эмчтэр очиод ч юм уу тий эмчилгээ бичүүлээд ингээ зөвлөгөө аваад явдггүй гэж би ойр тойрныхоо хүрээлээс анзаарч хардаг. Ер нь нийтлэг би тэгж хараад байдаг байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг яг ямар шалтгаан нөхцөл байх вэ гэдгийг нь тодорхойлох тулд те эмчилгээг яг оновчтой болохын тулд заавал эмчт хандах хэрэгтэй юм биш үү? Тийм үү? Тийм. Манай эмэгтэйчүүд ер нь бол хөвцөл нэг удаа хамгийн анх удаага цистит болоод тэр үедээ эмчт үзүүлээ. Тэрнээс хойшоогоо гэр эмчилдэг ч юм уу нэг юм ойр зурхны ямар эмчилж гээд үзээд байдаг. Тэгээд альсвал найз нөхдөөсөө ийм тим хэлсэн, альсвал Facebook те сошиал орчноос нэг ийм хэлсэн. Ингэж мэдээлэл аваад ингээд буруу зүрх эмчилгээ бас хийгээд байх тохиолдлууд маш их байдаг. Тийм. Ер нь бол шинж тэмдэг илрээд ингээд зөвөртэй байгаа бол заавал урлагийн эмчтэй альсвал ерөнхий мэргэжлийн эмчтэд үзүүлж явах хэрэгтэй. Тийм. Тэгээд циститийн нэг англи дээр нь дахилт цистит гэж байдаг байхгүй юу? Дахилтд давсганы урсгал. За энэ ямар тохиолдолд дахилтд гэж үзэж байгаа юм бэ гэхээр нэг жилдээ тухайн хүн 3-аас 3 буюу түүнээс дээш гэж цистит өвчнөр өвдсөн бол дахилтд цистит гэдэг. Альсвал 6 сарда 2 буюу түүнээс дээш удаа ингээд шинж тэмдэг илэрсэн циститийн зөвөр өгсөн бол дахилт цистит гэж онцлогддог. Тийм. Дахилтд буюу архаг. Тийм. Тэгэхээр энэ үед ер нь мөн адил эмчт үзүүлээд шинжилгээ өгөөд эмчилгээгээ заавал хийх хэрэгтэй. Тэгээд эмчт үзүүлдгийн ач холбогдол нь юу вэ гэхээр тухайн хүний энэ хүнд ямар эрсдэл хүчин зүйл байна вэ гэдгийг ер нь бол эмч ялгаж өгдөг. Тийм. Ямар гам дэглэм барих вэ те? Тэрийг нь ялгаж өгдөг. Тийм. Ямар ч ингэж гам дэглэм барихгүй ариун цэврийн тэр юу нь болохоор зурцлан яг л өмнөх шиг адилхан байгаадах юм бол мянга эмчилгээ хийгээд ер нь бол ямар ч үр дүн байхгүй. Тухайн хүн амьдралынхаа хэм маягийг заавал засаж явах хэрэгтэй. Тий. Ер нь ингээ хараад хахад таньдаг хүнээрээ ч юм уу эсвэл таньдаг нэг эмийн сандаа очиод ч юм уу шууд аваад уучдаг антибиотик юмнууд байгаад идэгэн тий. Одоо яг хав чангарчаад арай өөр болчиход байна. Тий, хуулийн чангарчаад арай өөр болчиход байна. Эмчилгээ болгон дээр ер нь одоо ингээд нөгөө антибиотик эмчилгээ тэгээ дараа нь дахиад одоо нөхөс сэргийгч гэдэг юм уу тий. Иймэрхүү эмчилгээнүүд төлөвлөгдөх үү? Төлөвлөгддөг. Тий. Циститийн эмчилгээний хувьд бол ер нь эхлээд онцлогоос маш сайн их хэвээр энэ дээр нь болохоор
шээсний ерхий шинжилгээг өгөх ёстой, шээсний ариун чанарын шинжилгээ өгөх ёстой, бактериологийн шинжилгээ заавал өгөх ёстой. Тэгээд мөн шээсний тунцын шинжилгээ гэж байдаг. Тунцын шинжилгээг өгөх ёстой. Энэ гурван шинжилгээнд дээр үндэслээд ер нь бол эмийн эмчилгээг сонгодог. Тийм. Эмийн эмчилгээнд бактериологийн шинжилгээнд дээр яг нөгөө тухайн хүнд байгаа халдварыг тодорхойлцдог, тухайн хүнд ямар антибиотик нөлөөлөх вэ гэдгийг сонгоод гаргаад ирчихдэг. Тэгээд ирэхээр антибиотик эмчилгээ хийн. За тэгээд энэний хажуугаар бас шинж тэмдгийн эмчилгээ гэдэг. Шинж тэмдгийн эмчилгээнд нь одоо нөгөө манай стон гэж байдаг. Тэгээ алкалайзер юмнууд байдаг. Энд нь болохоор риналка гэдэг юмнууд байдаг. Эдгээр бол нөгөө ургамлын гаралтай дэмжих үйлчлэгээ үзүүлээд байна гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм, шинж тэмдгийг арилгах үйлчлэгээтэй гэсэн. Яг энэ цэцтэй үед ер нь эмэг замаараа шээс хүчлэлэг шин чанартай болчдөг. Шээс хүчлэлэг шин чанартай болоод ирэхээр нөгөө давсгаар их өвддөг те. Ингээд жоохон ингээд чимрээд байгаа юм шиг, хорсоод байгаа юм шиг, шээхэд хорсдог те. Иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг болохоор заавал алкалайзеруудыг бол хэрэглэх ёстой. Тийм. Тэгжээж энэ шинж тэмдэг зөөврүүд маань хурдан дарагддаг. Тийм. Дур мэдэн хийсэн антибиотик эмчилгээ ямар өрсөлдөлтөө вэ? Яг энэ тохиолдолд. Энэ тохиолдолд дур мэдэн хийсэн антибиотик эмчилгээ бол юу яадаг? Тухайн хүн маань яг хэдэн хоног ухаан мэдэхгүй учраас алдаг хоног уудаг. Ямар тунгаар хэрэглэх? Тийм, ямар тунгаар хэрэглэхийг мэдэхгүй болохоор их тунгаар, нэг бол хит баг тунгаар уучдаг. Тийм. Тэгээд ирэхээр ер нь бол антибиотик удаан хэрэглээд ирэхээр нэг антибиотиктой дасал болцдог. Нөгөө уусан антибиотик чинь өөрт нь дахиж нөлөөлөхгүй болцдог. Тийм учраас заавал антибиотик мэдрэг чанар өгч тэрнийхээ дагуу эмийн эмчилгээ хийх ёстой. Цэцтэй үед бол үргэлжлэл тийм амархан дарагддаг. Тийм. Олон хоног антибиотик эмчилгээ хийж ээж ер нь бол дарагддаг. Энэний хажуугаар амьдралынхаа хэмжээг заавал өөрчлөх ёстой. Тийм. Тэгэхээр заавал эмчд үзүүлээд ер нь бол эмчийн заавраар л эмээ уух ёстой. Тийм. Эмэгтэйчүүдийн дунд одоо нөгөө зовир нь шинж тэмдгийн эмчилгээ хийж эхлэнгүүт зовир нь 1 юм уу 2 хоногийн дараагаас арилчиж байгаа шүү дээ. Буурчиж байгаа шүү дээ. Мэдэгдэхүүц буураад ирдэг. Ингэнгүүт нь эдгэрчлэгээ боддог. Зогсоочдөг. Энэ бас буруу. Тийм. Энэ бас буруу. Энэ бас түрүүний л нөгөө хэлсэнчлэн одоо ингээл алдаг хоног уугаал яачих юм бол нөгөө антибиотиктоо дасл болчихно. Тийм. Тэгээд илүү үнэтэй, илүү л одоо хүчтэй одоо юу гэдгийг те тэр эмүүдийг л хэрэглэх шаардлага гарч ирж байна. Тэр тусам тийм илүү хүчтэй антибиотикуудыг хэрэглэх. Бүр явсаар хагаад ер нь бол ямар ч ингээд антибиотик мэдрэг биш болчихсон байдаг. Тийм. Тэгэхээр хамгийн дээдлийн хамгийн ингээд меропинем, имифнем ч юм уу те хамгийн дээд үеийн антибиотикууд л нөлөөтэй болчихсон байдаг. Тийм. Бусад ингээд доотлын үеийн антибиотикуудад ер нь бол үйлчлэхгүй тийм дасал болчихсон хүмүүс бас байдаг. Тийм. Дур мэдэн хэрэглэснээс болоод. Тийм. За тэгэхээр одоо ингээд манайх шин улиралтайгаа бас холбоотойгоор яг энэ өвчнөр тий өвдөх тэгээд ингээд дахин ингээд энэ одоо ужиграа ч юм уу давтагтаад яваад байдаг магадлал маш өндөр байдаг. Энэ дээр бид нэр өөрсдөө бас одоо яаж одоо биеэ бэлтэх юм уу сэтгэл зүгээ бэлтэх юм уу одоо яах юм тий. Энэ өвчтний үүсэх бас нэг үндсэн том шалтгаан бол улиралтай холбоотой байдаг. Хүйтний улирал ер нь бол энэ өвчин ихэнхдээ сэтэрдэг, их тохиолддог нэгсдэг гэсэн үг. Тийм. Яагаад вэ гэхээр яг дулаанаас хүйтэн лүү шилжих цаг дээр хүмүүс их нэмгэн хувцалдаг, тэгээ доорсоо даарч хүрдэг нэг тиймэрхүү байдаг. Тэгэхээр яг нөгөө доорсоо даарч хүрүүл яах чинь бактери орох таатай нөхцөл болж эхэлдэг. Тэгээд ирэхээр нөгөө цэцэд гэдэг юм маань гээл дахиад сэдрээд эхэлцдэг. Тэгээд тэрний нэг ингээд эхэлсэн бол нэг эмчилгээ хийгээд нэг хэсэгтэй гайгүй байж гал нөгөөч нь дахиад сэдэлцсэн. Тийм болохоор ер нь бол тухайн хүмүүс маш сайн яг эдгээр улирлын заагууд дээр маш сайн дулаан хувцлах хэвээр даарч хүрэхгүй байх хэвээр нойр хоолндоо маш сайн байх хэвээр стресстгүй байх хэвээр аль болох чадхаараа. Аль болох чадхаараа өөртөө стресс менежмент хийх нь вэ? Ажил амьдралаа амралтаа зохицуулах нь. Тэгжээж үлдсэн сэхэл. Тэгэлгүй яах вэ? За цистит хөдөлгөхөд те одоо ийм
эмэгтэйчүүд маань одоо эмэгтэйчүүдэд голоо тохиолдож байгаа учраас би эмэгтэйчүүд гэж хэлчихье. Эмэгтэйчүүд маань тэр болгон шууд одоо эмнэлгийн яаралтаагаар ч юм уу те би ингээд сэтгэл хөдлөлчлөгээ очиод үзүүлдэггүй. За тэр болгон дээр нэмчнээс тэрийг нь тосч аваад шууд ингээд анхаарал хандуулах бас учир дутагдaltaй те. Тэгээд амралтын өдөр хизээч хамаагүй ер нь бол тэр хөдөлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг эмнэлэг одоо очих боломжгүй, эмнэлэг хаацсан ч юм уу те өрхийн эмчтэй үзүүлэх боломжгүй ийм цаг хугацаанд хэрвээ цистит дүнгиж эхэлвэл хамгийн түрүүнд авах арга хэмжээ юу вэ? Боломж төвлөр те. Тий, боломж төлбөрийн хувьд бол түрүүний хэлсэнчлэн буурсан замын халдварын үед хэрэгэлдэг ийм юмнуудээс байдаг шинж тэмдэг дарах зөвлөгтэй хэрэгэлдэг. Тийм, тэрэнд нь болохоор нөгөө стон, виналка гэдэг хоёр бэлтгэл байгаа. Тийм. Энэ хоёрыг хэрэглэх юм бол ер нь тэр нөгөө шээсний хүчлэг чанар дарагдаж нөгөө давсгаар их хүч хэмнэлт зүгдээд байгаа энэ давсны хит мэдрэвслийг ер нь бол бууруулах зорилготоор яг хөө энийг хэрэглэх юм бол шинж тэмдэг эмнэлэг ортол. Тийм, эмнэлэг ортол шинж тэмдэг ер нь бол дарж болно. Тийм. Та одоо яг түрүү яг ингээд хүүтэн сэрүүний улирал дулаан авцсан энэ төрлийн стресс юм зохицуулаад те өөрийгөө айлгуулах тайван байлгаад ингээд энэ өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэг чинь. Ер нь одоо ингээд эмэгтэйчүүдтэй бас те дахиад бас нэг юм одоо зөвлөмжөө дахин нэг сануулж өгнө шүү дээ. Тэгээ. За цистит гэдэг маань давсганы үрсэл гэдэг маань ер нь бол маш их тохиолддог түрүүнийг хэлсэн те. Тийм, маш их тохиолддог эмгүүдийн нэг. Тийм учраас ер нь хэрвээ давсганы үрсэл байгаа аль эсвэл давсганы үрсэл болох гээд байх хандлагатай хүмүүс бол ер нь олон дахиад байгаа хүмүүс заавал урологийн эмчид үзүүлэх ёстой. Бас тэрний хажуугаар амьдралынхаа хэм маягийг заавал өөрчлөх ёстой. Амьдралын хэм маяг нь болохоор нөгөө л нэг хэлсэн ариун цэврээ маш сайн сахих ёстой. Тэгээд доорсоо дааж хүрэхгүй дулаан хувцлах, стресстгүй байх ёстой. Нойр хоолндоо маш сайн байх ёстой. Ажлаа бас зохицуулах ёстой. Тэгээд бас нэг эрсдэл төвчин зүйлүүд нь юу гэдэг вэ гэхээр тохиолдлын бэлгийн харьцаа, аль эсвэл хамгаалтгүй бэлгийн харьцаа ч юм уу те. Аль эсвэл эмнэлэг твж байгаа тохиолдлуудад бас их ингээд ийм бууршин замын халдвар авах гээд байдаг. Тэгэхээр эдгээр эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх юм бол ер нь бол юу яадаг. Цистит төвчнөөс урьдчилан сэргийлж тусахгүй байх магадaltaй. Тийм. Боломжтой магадaltaй. Баярлалаа амчаа. За, баярлалаа. Хималая Риналка. Бөөр шээс дамжуулах замын халдварын тархвар зүй. Бөөр шээс дамжуулах замын халдвар бол дэлхий дээр хамгийн түгээмэл халдваруудын нэг юм. Томоохон судалгаануудад жил бүр дэлхийд даяар 1 тэрбум гаруй хүн бөөр шээс дамжуулах замын халдвараар эмнэлэгт ханддаг. Эмэгтэйчүүдийн 96% нь амьдралдаа дор хаяж 1 удаа циститээр өвдөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр бөөр шээс дамжуулах замын үүсгэгчийн антибиотик тэсвэржилт, жилээсжилт өсөх хандлагатай байна. Иймээс зөв менежмент болон дэмжих хэмжлэгээний ач холбогдол улам бүр чухалд тооцогдож байна. Шээсний орчны физиолог. Бөөр шээс дамжуулах замын халдварын үед хамгийн түрүүнд өөрчлөгддөг зүйл бол шээсний орчны pH юм. Эрүүл хүний шээсний орчин буюу pH 4.6-аас 8 сул шүлтлэг орчинтой байдаг бол бөөр шээс дамжуулах замын халдварын үед шээсний pH хүчлэг болсноор шээсний замын сарст улайж, зочрон мэдрэгшиж, шээх үед хорсож өвдөх, ойр ойрхон шээх, дутуу шээсэн мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс халдварын үед шээсний орчны pH сармагжуулан орчныг шүлтжүүлэх нь зөвүүрийг намдаах, бусад эмчилгээний чанарыг сайжруулах, хүндрэлээ сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Алкалайзер буюу шүлтжүүлэгч гэж юу вэ? Алкалайзер гэдэг нь шээсний хүчлэг байдлыг шүлтлэг болгож, pH-ийг тогтворжуулах зорилготой бэлтгэл юм. Шээсний орчны pH шүлтлэг болох үед салстын зочрол буурна. Шээх үед хорсох зөвүүр намдана. Ойр ойрхон шээх давтамж багасна. Өөрөөр хэлбэл алкалайзер нь бөөр шээс дамжуулах замын халдварын нийтлэг зөвүүрийг хурдан хугацаанд намдаах бөгөөд бусад эмчилгээний үр дүнг нэмэгдүүлнэ. Риналка гэж юу вэ? Риналка бол Himalaya Wellness компани ургамлын гаралтай алкалайзер юм. Үндсэн найрлагууд ба гол үйлдэл. Шатавари сас хамгаалж өрөвслийн хариу урвалын эсрэг үйлдэлтэй. Хемидесмус индикус шээх үед хорсох зөвүүрийг багасгана. Cyprus rotundus булчин суллаж өвдөлтийг намдаана. Tribulus
Терестрис. Шээс хөөх үйлчилгээ үзүүлж, шээсний урсгалыг сайжруулна. Эдгээр үйлдэлийн үр дүнд Реналка шээсний орчныг байгалийн аргаар шүлтжүүлж, бүр шээс дамжуулах замын зөвүүрийг хурдан намдаадаг. Реналка дээр хийгдсэн судалгаанууд. Реналка нь олон улсын бүр шээс дамжуулах замын халдвартай өвчний удирдамжинд дэмжих эмчилгээ хэлбэрээр судлагдсан байдаг. Тус судалгаанд цочмог бүр шээс дамжуулах замын халдвартай, дахилтад халдвартай, катетертай буюу өндөр эрсдэлтэй хүмүүс хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнгээс дурдгад шээх үед өвдөх завьур 1-5 хоногт мэдэгдэхүйц буурсан. Хорсох мэдрэмж 48-аас 72 цагийн дотор эрчимтэй багассан. Шээс ойр ойрхон хүрэх нь 1-7 хоногт 20-оос 35% буурсан. Аюулгүй байдалд ноцтой гаж нөлөө илрээгүй юм. Эмчилгээнд хэрхэн ашиглах вэ? Бүр шээс дамжуулах замын эмчилгээний тактикт зөвхөн антибиотик эмчилгээ хангалтгүй бөгөөд шинж тэмдгийн зөвүүрийг намдаах дэмжих эмчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Олон улсын практикт эмч нар халдварын явцад шээсний орчныг шүлтжүүлж зөвүүрийг дарж өгөхийн тулд алкалайзер хэрэглэдэг. Энэ хүрээнд ургамлын гаралтай, аюулгүй, үр дүн нь судалгаагаар нотлогдсон хамгийн тохиромжтой сонголт бол Реналка юм. Хималая Реналка. Эрүүл амьдрал цай нэвтрүүлэг та бүхэнд энэ удаад 3 гал эмнэлгийн уролог хүүхдийн мэдцэлийн эмч төвшин төгөлдрийг урьж оролцуулан яг одоо энэ эрсдэс уур амьсгалтай манай улсын энэ одоо нөхцөл байдалд эмэгтэйчүүд маань эмцэдэд гэдэг өвчнөөс бүр шээс дамжуулах замын энэ халдварт өвчнөөс яаж одоо өөрийгөө хамгаалж сэргийлэх вэ гэдэг энэ зөвлөгөө мэдээллийг маш ойлгомжтой, маш дэлгэрэнгүй өглөө. Урилгын маань хүлээн авсан эмч танд бас баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ эрүүл амьдрал цай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн дараагийн дугаараар шинэхэн зочинтой, шинэхэн сэдвтэй ирэхэд болцъё.